За авраг ирээ. Цагдаа сүрчтэй хэлж байгаа юм жол. За богд ирээ та. За жолоочтой энэ арх согтуур хүмүүс хэрэгсүүдээ төвсч одоо төлөвлөгөөнд оролцоод байгаа юм жолооч. Би дүнсийнх яг тэнцээний ганц юм уу нэг транслат явууч яг одоо ийшээ ирлэг орж юм. За арх согтуур хүмүүс хэрэгсүүдээ төвсч жолоодч болохгүй мэдгүй та. Харин болохгүй мэдж байгаа уушлаарай. Би одоо яг энэ чинь ингэдэг нэг маргааш нөгөөдөр ингэ нэг хатшааны томд нэг ажлын уулзалтаар нэг явж байгаа юм. За регистрэлдэ та. За энэ 2 жилийн өмнө та согтуугаар төвөрсч одоо хэрхэн асууж ирсэн гэж бодож байна. Тэгсэн 2 жилийн өмнө нэг арх согтууруулаханд ярилцээд нэг хэрхэн асууж. Тэгээ түрүү жил сэргээсэн л да. Тэгээ одоо энэ одоо юу яах вэ? Маргааштай очиод нэг арга хэмжээг авах болоод хэрхэн асуучаад машин дэргээ аваад тэгээд зүгээр очих болох уу? Дахуул аймгийн Сон дундын Эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн Эрүүгийн иргэн шүүх хуралдаан нээсний мэдэгдэв. Гав юг мөнгөч толботой зөрчлийн 24/18 тэг 13/79 дугаартай хэргийг хэлсэн холбогдсоос бусны сой шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны эрцэглэлтгий. Холбогдогчоос зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон 2024 оны 1 сарын 1-ээс эхэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шүүгээр шийдвэрлэдэг болсон үүний талаар та мэдэж байна. Чамсан гэж сонсноо яг ямар хууль заагтай байсан юм бэ? Тэгээ сайн илүү өгч явж байгаа. За их бүрийн албан тушаалтны саналыг сонсъё. За холбогдогч мөнгөч нь 2024 оны 9 сарын 2-ны өдөр согтуур хондоо иргэсүүдийн тээврийн жолоодсон зөрчил гаргасан байна. Холбогдогч мөнгөч нь жолооны хэлний хүчтэй төлөвлөлтөд ийм зөрчлийн тухай 14 долдоо зүйлийн 5 дахь 5 нэгдэх зал дэвшүүлсэндөө тээврийн жолоодох хийнэж явуулж очоод байрласан байна. Гав аяга огтой мөнх очирт эрх үхийн албан тушаалтны зүгээс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бас 30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулах санал гаргаж байна. Үүнийг бол прокурорын зүгээс дэмжиж байна. Шийдвэр 1. Холбогдогч гав югийн мөнх очин согтуур гундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-1 заасан зөрчил үйлдэлсэн тооцоогоо. 2. Зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-1 зааснаар холбогдогч гав югийн мөнх очин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулсан шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв. За ингээ өөрийнхөө ингээ болчмгүй бодлоос болоод нэг хамаг байдаг ажил төрлөө бүгдийг ингээ алдчихлаа. Тэгээ залуучуудаа хандаж илгээд арх согтуур хондоо хэрэгжээ тээврийн эсэл битгий жолоодороо хоромхон зүрийн салаа тэгээд бүхэлдээ амьдралаа алах юм нэмэрлэн байна.